Од Мундар суугаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Одоо орон нэвтрүүлэг маань эхэллээ. За өнөөдөр бид одон орны дурны талаар ярилцах болно. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар өдөр бүр шин түлээжүр болон Монголын ажлын байрны үндэсний платформ Занга цэгийн маань ивэнтдгээ ажиллаж байна. Нэвтрүүлэг НТV, Од Мундар радио 107 болон 83.3 гэсэн хост төлгөөнөөр та бүхэндээ хүрч байна. За яг одоо Хятад улсын Ланжо хотоос физикч бэлгүүнтэйгээ холбогдоод байна. Өдрийн мэнд гэвлүүнэ. Өдрийн мэнд сайн байцгаана уу? За сайн байна. За одоорны дурнууд гэхээр одоо олон төрөл байх уу? Ямар хуу бас үүх түүх байна те. Тийм яг нөө юу гэж бодсон. Одоо чи ингээд 100 болж наадан болно хүмүүс чинь дэмий тэнхин ихсэн те. Ийш тийшээ зугаалах нь ихсэн. Энэ намайг юу гэлээ дэмий тэнхин энтер гэмгүүд айгу бүдүүлгүүг ашигладаг гэдсэн. Тэр чинь зүгээр гоёор хэлж байгаа юм. Зугаалах нь ихсэн, ийш тийшээ гарч орох нь ихсэн. Тэгэхээр юу вэ гэхээр манай монголчин жилийн 365 хоногийн бараг 260 хэдэн нартай байдаг, цэлмэг байдаг газруудын нэг багхгүй юу. Тийм болохоор ягаад ч юм их монгол хүмүүс бүрхэг тэнгэр дуртай байдаг гэж магадгүй. Бүрхэг тэнгэр нь ховор байдаг болохоор тийм шүү. Тэгээ ингээд тийм цэлмэг байдаг. Мөн гэрлийн бохирдол хамгийн бага улсуудын нэг Монгол бол тэр нь гоё. Жишээ нь одоо Бээжинд ч юм уу явж явах юм бол шүн од харна марна гэдэг бол мөрөөдөл шүү дээ. Тэ Бээжингийн гэрлийн бохирдолч их, агарын бохирдолч их. За Америкт явж явах юм бол бүр худлаа. Америкт бол шүн ягаад ч од харагдахгүй. За Европын том хотууд ч гэсэн од харагддаггүй. Азийн бас Солонгосын ихэнх хотуудад шүндээ од харагддаггүй. Гэтэл манай Улаанбаатар бол хамаагүй давуу талтай. Зүгээр шүн хойд зүг рүү харангуй 7 бурхан харагдчихэдэг тий. Тийм болохоор айгүй гоё өгдөг байхгүй. Гэрлийн бохирдол харцсангүй баг. За хөдөө орон нутгаар аялах юм бол гэрлийн бохирдол бүр асар баг болж хувирдаг. Ялангуяа говьоос говь орчмоос харах юм бол бүр гоё байдаг. Илүү хуурай болчихж байгаа учраас агаар илүү хуурай болчхоор тэнгэр илүү гоё тод харагдаж эхэлдэг. Тэгэхээр ийм гоё нутагт амьдарч байгаа хүмүүс нь бид нар над мараа гоё ийш тийшээ зугаална аялна. Тэгэхээр өөрийн гэсэн ийм хувийн телескоптой байвал бас айгүй гоё юм болов уу гэж боддгийн. Би бол яг хуу телескоп бол миний хувьд амьдралдаа авахыг хүсдэг хамгийн том зүйлүүдийн нэг байсан л да. Ер нь амар удаан мөрөөдөж байгаа бүр 2013 онд анх телескоптой болж исэн. За тэр чинь баг юу 20 жил мөрөөдсөн юм хаашаа. Төрхөөс хойш мөрөөдсөн те. Төрснөөс хойш телескоп мөрөөдсөн. Тэгээ ингээд телескопт болохыг хүсэж анхны телескопоо авч исэн. Тэгээд телескопоор юм харах бол айгүй гоё. Гэхдээ мэдээж телескопоор юм харахаар нөгөө телескоп гэдэг маань одоо орны дуранд хэлж байгаа шүү дээ. Телескопоор юм харахаар яг бидний ингээд кинон дээрээс хардаг шиг эсвэл зургнууд дээрээс хардаг шиг харагдахгүй. Тэр бол өнгөт дээрээс нь маш олон одоо орны зургуудыг давхарлаад гэрэл маш удаан цуглуулж байгаад авсан тийм зургууд учраас тийм тод харагддаг. Яг телескопоор харахад бол объект маань илүү бүдгэн, за ер нь бол хар цагаан харагддаг. Хүний нүд ханахууд өнгийн ялах чадваргүй болдог. Нэг чухал юм. Бид нар ханахууд ямар нэг юмны өнгийг хараад байдаг. Тарих тэрийг бас автоматар будаж өгöd байгаа байхгүй тий. Түүнээс биш бид нар ханахууд яг тэр юмны өнгийг ялахад айгүй хэцүү юм чи. Ягаад гэвэл ханахууд чинь айгүй бүдэг ганц гэрэл явж байгаа учраас тийм байдаг. Тэгэд их нөгөө нэг хүмүүс телескопоор харах юм харахаараа жоох урам нь хугардаг л та. Шууд шудраг хэлэх юм бол гэх. Ийм юм байсан юм уу энэ гэдэг. Зарим нь болохоор айгүй гоё. Хөөх ямар гоё юм гэдэг. За тэгээд мэдээж нөгөө нэг зурагтай харьцуулах юм бол хүний урам хугарна. Нөгөө талаас телескопоор харахын ганц гоё үн цэн нь юу вэ гэхээр жишээ нь би Бархас удах гаригийг яа одоо харж гин гэж бодъё. Тэр нь би яг тухайн объектыг за Бархасад бол нэг гэрлийн хэдэн минутын зайд байгаа шүү дээ тий. Тухайн объектын дөнгөж хэдхэн минутын өмнөх нь би яг одоо нүдэрээ харж байна гэдэг мэдрэмж өөрөө их гоё ихгүй. Тэр нь телескопоор юм харахын гэдэг утгаараа тий шууд харилцаж байгаа гэдэг утгаараа тэр нь телескопоор юм харахын хамгийн гоё зүйлүүдийн нэг. За нөгөө нэг юм нь адал явдалтай. Ямар адал явдалтай вэ гэхээр тэнгэрийн тэр объектыг би өөрөө одоо орны дурангаараа чиглүүлээд хайж олоод тэгээд харна. За тэр бол яг нөгөө математикийн бодлого бодоод тэнцэнээсээ юм кайф авч байгаатай яг адилхан. Тэрийг би ингээд өөрөө гараа толгоогоо ажилуулад хийгээд тэгээд болохоор амар гоё мэдрэмж өгдөө. Тэгээ энэ дээр би бүр хэнийг бардгүй. Хасааг би ерөөсөө бардгүй. Хасаа бүр амар мундаг өгөхгүй. Яасан гэхээр би өмнө нь ийм Dobson гэж нэрлэдэг төрлийн телескоптой байсан. Энэ маань өөрөө ийм толин телескопууд. За ерөнхийдөө телескопын дотор нь хоёр ангилдаг. Тэр нь юу гэхээр толин телескоп, Ньютоны зохион бүтээсэн толин телескоп байгаа.
Нөгөөх нь Галилеийн зохион бүтээсэн линзэн телескоп байна. За мэргэжлийн хэлээр бол нэг нь цуглуулагч буюу линзэн телескоп, нөгөөх нь ойлгогч буюу толин телескоп гэх. За минийх болохоор юм яг Ньютоны хийсэн телескоп гэсэн үг л дээ. Добсины суурьтай газар ингээд тавьдаг том. Тэгээд 6 инчийн 6 инчийн телескоп байсан. Яг нэг Добсины телескопыг өөрөө хүн гараараа хөдлөх хэрэгтэй байдаг байхгүй. Тэгж яг дурангаар юм гэсэн. Бусад телескопууд маань хөлнөөсөө шилтгаалаад жишээ нь tripod хөлтөө юу, equatorial хөлтөө юу гэдгээс шилтгаалаад янз янз. За энэ тухай угаасаа дэлгэрэнгүй ярина хоёлаа. Ингээд юм Добсины телескоптой тэгээ бит хоёр нүхт рүү нэг манай найз ахын нэг 100 очиж амарч исэн хэдэн жилийн өмнө. Тэр телескоп нэлээд хэдэн жилийн өмнө яатсан л та байхгүй болсон. Тэгэхээр ингээд тэр телескопоор нөгөө юу чиглүүлэх хэрэг гарна шүү дээ. Шөндөө ингээд юм харах гад тэгэнгүүт Андромеда харах хэрэгтэй болоод хэрэгтэй ч гэж Андромеда хармаар болоод AM31 харах гэж байгаа. За тэгсэн нөгөө миний телескопны юу унтарчдаг байхгүй. Телескоп нь чиглүүлэгч гэдэг юм дуран байгаа. Давхар. За тэр чиглүүлэгч дуран нь өөрөө яг жинхэнэ хоёр нүдний дуран шиг энгийн дуранч байдаг. Зарим бүр сүүлийн үеийн телескопны болохоор лазерын гэрэл үүдээ. Лазер ингээд дот зүгээр байждаг. За тэрийг бол мэдээж хүн ихлээд өөрөө тохируулах хэрэгтэй бол доо. Тэр тэгсэн чинь миний тэрний батарей дуусчихгүй юу? Нөгөө лазерын гэрэл насгаа болцсон. Тэнгүүд би чинь тийчээс сохор өмбөлчдөг байхгүй. Андромеда чинь надад олоход айгүй хэцүү. Гаргуудыг бол олчдаг. Айгүй амархан ингээд яаж чигээр гаргуудыг бол олчдаг байхгүй. Тэгсэн Андромедагаа олдгоо. Тэгсэн хасаа амир. Яг ингээд чиглүүлээл тэр чинь энгийнүүдээр харагдахгүй шүү дээ Андромеда. Хасаа чи өөрөө хараа мотоо хүн шүү дээ. Муухай тэ өөрх юм уу найз. Тэгээ ингээд энгийнүүдээр харагдахгүй. Гэтэ бит хоёрд ингээд баримжаа байгаа шүү дээ. За нэг тэр хавцаал байгаа те. Тэр хавцаар бол ингээд нэг олчих боломжтой доо гэ. Тэгээ би эхлээд баахан нухваа. Тэгээ чаддаггүй ерөөсөө. Тэгээ бууж өгöd Андромеда барыг харж чадахгүй юм шиг байна даа гэсэн. Хасаа нэг 2 цаг хэрэгтэй. Бараг 2 цаг 30 минут хэрэгтэй нухсан юм аа. Би ер нь буугаад өгсөн. Буцаад байшин руугаа орцсон. Жохон хоолнол идсэн. Тэгээ жохон дурамчхан байцчих. Хасаа воо гэж явчихдаг байхгүй тий чи. Тэгэхээр ин гараалгүйгээл харсаж манай олцсон. Тэгээ тэр нь амар хасаа бүр ингээд тэр энгийн нөгөө нэг нүдээр харагдахгүй. Одоо нүцгэн нүдээр л гэж байгаа юм л да. Нүцгэн нүдээр харагдахгүй. Тэр объектыг чиглүүлэгч нь ажилддаг. Телескопоор хайсараад олоод харчихж байгаа. Тэрнээс очоод манай хасаа зүгээр тэр чинь нөгөө өмнө нь битээр маш олон удаа харцсан учраас яг олох юм бол мэдэхгүй Андромеда гэдгийг. Би болохоор олж чадахгүй байсан гэсэн. Тэгээ ингээд олдсон. Тэрнээс очоод хасаа бүр ингээд мэрэгжлийн олдог болсон. Хасаа бол баг телескопыг чиглүүлэгчтэй ашиглахаа болцсон. Телескоп нь өөрөө хасаагийн чиглүүлэгч болсон. Тинчээ ерөөсө телескопоо харж байгаа л шууд чиглүүлэл тааруулаад тэгэхэд шууд тэр объект нь ороод ирдэг. Тийм мундаг манай хасаа. Тэгээ ингэж анх тэгж битээр Андромедаг харж ирсэн нэг юм түүхтэй. За тэгээд энэ дурн нь болохоор Йоо, хасаа манаас нөгөө од мөндрийн аялал дээр биднэрт нөгөө сар харуулад тэгсэн чинь яг биднэрт л одоо хүндэнд харуулна гэдэг шиг сарыг л харуулж байгаа юм л та тийм нууцлаг юм биш. Тэгсэн чинь тэр өрөө бол од мөндрийнхний өстө бүх хөөхнүүд хашгиралдаал өстө нэрэ ямар гоё юм үзвэ гэд бүгд ийм жинхэнэ танин мэдхүйн аз жаргалыг мэдэрсэн байхгүй юу. Тэгэхээр яг тэр одыг харах тэр хайж байгаа зүйлийг одоо хэнийч бас нүцгэнүүдээрээ олж хардггүй юмыг тэр мэрэгжлийн юмар харах гэдэг бол үнэхээр юм гоё кайфтай зүйл гэдгийг бол мэдэрсэн. Тэгэд манай сансар хүүхэд маань нөгөө 5 настай штэ. Тэгээд гадаа ингэ явж байгаа тэр бархас бод тэр сугар мугар гэд надад зааж өгöd гэдэг байхгүй юу. Тэгээд би чинь бас яг тэрийг яаж олоод байгааг нь яг мэдж байгаа л да нөгөө аппликейшн ашиглаад яг тэр зүг рүү заахаар нөгөө нэг тухайн одын заатын байлээ штэ тий. Тэгэхээр бас энэ бас тийм ч бас хүнд даалгавар биш юм бэлээ. Тэр жоохон хүүхэд манай нөгөө хүүхэд чинь нөгөө тэргээл ингээ үзээд идэг болохоор бүр тэрэндээ сурцсан гэх юм уу. Тэгээд одоо бол би ингээд дурантай болох юм бол яг тэр аппликейшнийг ингээд заажгаад ингээд бас хүүхдтэйгээ хамт харчих гээд байгаа байхгүй юу. Бас манай гэр бүлийн бас мөрөөдөл байгаа телескоп авах. Тийм. Тэгэхээр хоёулынгийн өнөөдрийн ерөөсөө нэвтрүүлгийн сэдэв бол яг ингээд телескоп авах гэж байгаа, одоо орны дуран авах гэж байгаа хүмүүс зориулсан жижигхэн одоо миний туршлага болон тий хасаагийн туршлага бидний туршлагаас үүдсэн юм. Одоо сонирхчийн одоо орн гэж хэлж болно л доо. Тэгэхэд бид нар ямар одоо орны дуран авах хэрэгтэй байдгүй юу expect юу хүлээх үү те би тэр дурангаар яг юу төсөөлж авах хэрэгтэй вэ гэдэг зүйлийн тухай ярилцъя гэж шийдсэн байна. За тэгэхээр за надад байсан дуран болохоор Ньютоны дуран гэж нэрлэдэг. Ньютон өөрөө зохион бүтээсэн дуран. Энэ дуран маань бүтсэн их амархан. За Хаббл сансрын дурангийн тухай ярьсан нэвтрүүлгийг манай сонсогч нар маань үзэх юм бол яг тэрнтэй адилхан бүтцтэй. Ерөөсөө нэг юм урт хоолой байгаа тюб те цилиндр хэлбэрийн тюб тэрний нэг төгсгөл дээр нь хүнхэр
толь байгаа байхгүй хүнхэр толь. За гэрэл маань тэр хүнхэр толь дээр ойгоод өөр нэг хэсэг дээр цугларна. Фокусын цэг гэж нэрлэгдэх хэсэг дээр цугларна. Тэрэн дээр нь 45 градустай жижигхэн дахиад нэг толь байгаа. Тэр нь буцаагаад нөгөө нэг тюбийн нэг төгсгөлөөс орсон гэрлийг нөгөө төгсгөл дээр нь ойлгоод буцаагаад ханаар гаргах зорилттой. За хан дээр нь бид нар англиар eyepiece гэж нэрлэгддэг. Монголоор зарим хүмүүс ocular гэж хэлдэг. Ийм eyepiece-үүд хийгээд тэр eyepiece-үүд нь өөрсдийн гэсэн диаметртэй линзүүдийн. Тэр бол томруулдаг шилнүүд гэсэн тодорхой хэмжээтэй. Тэрийг хийгээд нөгөө цугларсан гэрлийг би дахиад тэнд цуглуулад хүчийн амплитудыг нэмээд тэгээд тэр объектыг харах боломжтой болгож байгаа. Ийм маягаар ажилладаг дуранг одоо толтой дуранг Ньютоны телескоп гэж нэрлэдэг. За ийм дурангийн нэг давуу тал тэр юу вэ гэхээр аберрац байхгүй мэргэжлийн хэлээр. Аберрац буюу аберрац гэдэг маань өнгөний гажиг гэсэн. За над мат чиг өнгө баг ялгадаг нөхдүүдэд бол нэг мэддэгдүүлдэг тэр. Өнгө сайн ялгадаг хүмүүст бол сайн мэддэг. Өнгөний гажиг буюу ингээд зарим одыг объектыг харахаар тойроод солонгорчдөг байхгүй. Тухайн объект. Ягаад тэгж байгаа вэ гэхээр нөгөө нэг төрлийн өөр дуран байгаа. Цуглуулагч дуран буюу линзтэй дурангууд гэд манай Галилегийн зохион бүтээсэн дуран тий 1609 онд. Энэ дуран болохоор Ньютоны дурангаас юугаар ялгаатай вэ гэхээр линз байгаа. Линз буюу томруулдаг шилнүүд гэсэн. Томруулдаг шилнүүдийг өөрсдийнх нь фокус дээр нь өрчиж байгаа юм. Фокус гэдэг нөгөө бид нар ингээд жоохон бахтай томруулдаг шилний нэг юм нарны гэрэл орж ирэл нэг юм цагаан цэг гардаг штэ тий. Тэрийг ингээд агуу жижигхэн нарийнхан болгоод нэг юм зам шатааж матаадаг штэ тий. Би бүр тэгж яагаад бүтэн байшин шатаа ингээд алдсан түүх байгаа надад. Тэгээ ийм тэр жижигхэн цэгийг л фокусын цэг гэж хэлдэг байхгүй. Тинчээ бүх гэрэл очоод цугларч ийн гэсэн. Энэ дээр нь би дахиад нэг юу тавьчихна. Томруулдаг шил тавьчихна гэсэн үг. Жишээ нь Галилеих бол 20 ширхгийн томруулдаг шилтэй 20 дахин татдаг дуран байсан. Тэгэхээр ийм томруулдаг шилнүүдээс бүтсэн дуран байна. За энэ бол мэдээж яг адилхан тухайн объектыг татаад ойртуулад харна. Гэхдээ нөгөө гэрлийг ингэж линзээр оруулж байгаа учраас аберрац үүсгээд өнгөний гажиг үүсдэг. Ньютоны дуран бол өнгөний гажиг үүсдэг. Гэхдээ хоёулаа ч гэсэн сайн болон муу талуудтай. Линзийн дуран бол өнгөний гажиг үүсгэх нь байна. Гэхдээ илүү өндөр таталтыг өгнө. Дээрээс нь тухайн дүрсийг зөв гаргана. Зөв гаргана юу гэдэг нь юу вэ гэхээр би одоо ямар нэгэн дүрсийг харж штэ тий. Холоос ирж байгаа хүнийг харж хахад би яг тэр хүнийг ингээ уруулж харддаг штэ тий. Баруун зүүнийг гэхэд би баруун зүүнээр нь л яг хардаг штэ. Баруун гар нь тэр байна гэдэг. Толинд харах юм бол яадаг вүлээ бидний баруун зүүний тэгшим эвдэрчдэг штэ тэнцээ. Би баруун гараа өргөхөд толинд байгаа нөхөр бол зүүн гараа өргөждөг штэ тий. Биш адилхан нэг гар өргөж байгаа штэ тэнцээ. Тинчээ миний тэгшим ингээд солигдоод эвдэрчиж байгаа гэсэн. Гэтэл бид нар нөгөө нэг линзийн дурангаар юм харахаар ингэдэггүй тухайн объектыг яг байгаагаар нь хардаг гэсэн. Тэр нь маш том давуу талтай. За ялангуяа одоо орны зураг энтер авахд бол маш том давуу талтай. Сар гэх мэт объектыг харахад бас их гоё давуу талууд үүсдэг. Нарыг харахад давуу талууд үүсдэг. Энэ одоо тий тухайн объектыг яг шууд буулгадаг учраас. Гэтэл Ньютоны дуран гэж байгаа. Ньютоны дуран болохоор нөгөө нэг хүнхэр дээр дахиад хоёр гэрлийн засгийг ойлгонгууд upside down дээш нь доош нь харуулчихж байгаа. Тухайн дүрсийг толгойг нь доош нь харуулчихна гэсэн. Дараа нь дахиад нэг толон дээр ойхтой баруун зүүнийг дахиад соличихно гэсэн. Тэгэхээр Ньютоны дуран болохоор тухайн дүрсийг гаргана. Гэхдээ дээш нь доош нь баруун зүүн тийш нь солилцсон дүрс гаргадаг байхгүй. Тэгэхээр тэрийг дундаас нь дахиж засдаг линз бид нар тавих хэрэгтэй болдог. Тэгэхээр тухайн дүрсийг харахтаа баруун дээш нь доош нь гаргаад баруун зүүн дээш нь эргүүлсэн байдлаар харуулдаг учраас Ньютоны дурангийн тэнцээ нэг юм сул тал нь гарч ирж байгаа юм л та. Энэ дээр. Тэр ийм янз янзын сайн болон сул талуудтай. Тэгэхээр ийм байна. За бүр сүүлийн үеийн гэх юм уу да бүр хожуу гарч ирсэн дурангийн загварууд гэхээр Шмидт, Ксегран, Москотов гэх мэт загварууд байдаг. За түрүүнх нь бол ингээд нэг бол зөвхөн линзээс бүтцсэн биш шүү дээ тий. Нөгөөх нь болохоор зөвхөн ингээд толиноос бүтцсэн ийм дурангууд байна. Москотов болон Шмидт Ксегранууд яадаг вэ гэхээр эдрийн холимгууд гэсэн үг. Линзэнч байж идэг, толинч байж идэг. Энэ хоёроос нийлсэн ийм систем байгаа байхгүй. Ийм дурангууд байдаг. За ийм дурангуудын давуу тал нь тухайн дүрсийг маш өндөр татах боломжийг өгч идэг. За Ньютоны дуран ч юм уу те Ньютоны дуран эсвэл Галилеийн дурангуудын цуглуулагч ойлгогч дурангууд тухайн дүрсийг өндөр татахын тулд хэмжээнд дагаад том болох хэрэгтэй болчихдог байхгүй. Жишээ нь би нэг объектыг 60 дахин 80 дахин татъя л та. Тэгэх юм бол миний нөгөө нэг Ньютоны дурангийн хоолоо уртцаад идэг байхгүй. Фокусын цэг нь уртцаа яваад идэг.
Тэр фокусын урт гэдэг зүйл байгаа. Focal length гэдэг. Тэр хэр урт байна төдий өндөр хэмжээнд татах боломжтой болчихж байгаа юм дурангууд. Тэр нь ингээд дагаа ихсээд байдаг. Тэр хэмжээ дагаа ихсээд ахаар чинь тэрийг зөөж явахд хэцүү болчихж байгаа байхгүй юу? Зөөж явахд айгүй хэцүү болчихдог. Тэгэхээр ингээд зарим том одоо дурангууд бол ерөөсөө зөөж явах боломжгүй. Тэ обсерваторууд зүгээр ингээд хүмүүс зарим нь ингээд гэрийнхэн гадаа хийцэн байдаг. Зарим нь бол бүр судалгааны зорилтоор ашигладаг. Манай Хабблын ертөнцид хэлж байгаа нээсэн бол обсерватор шүү дээ. Зүгээр юм 2 метрийн том дуран тий Ньютоны дуран тэнцээ байж гин гэсэн. Ийм сул талууд гарч хэлж байгаа. Обсерватор гээд нэг юм байгаа тий. Тэр болохоор одоо юм том телескоп хэлээд байна уу? Одоо яг юу гэж ойлгох вэ? Обсерватор, телескоп хоёрыг юу гэж ойлгох вэ? Нэгдмэл нэг зүйл. Тийм, обсерватор гэхээр ерөөсөө тэр том телескопыг өөртөө байгуулсан том байгууламжийг бүхэлд нь хэлж байгаа байхгүй. Нэг бөмбөлөг дээвэртэй юм байдаг шүү дээ. Манай хүрэл тогоот бол обсерватор тий. Обсерватор байхгүй. Тийм обсерваторууд байж. Тэр маань өөр дээрээ яах нь тэр том телескопуудтайгаа байждаг тий. Нэгсэндээ маш олон телескопуудаас бүтсэн ажиглалт хийх зорилттой, судалгаа хийх зорилттой байгууламж гэсэн үг байхгүй. Observe гэдэг чинь ажиглах гэсэн утгатай үг шүү дээ. Тэр ийм зүйлүүд байдаг. За хоёул эхний хамтран ажиллагчаа танилцуулчаад тэгээд үргэлжлүүлье тий. За тэгээ одоо орны маань дундуур маш гоё амттай хамтран ажиллагч маань оролцож байна. Тэгэхээр өдөр бүр шин түлээж үгийн хамт олон манайгаа идж уух юм чинь шин байна гэдэг чинь бас тий хамгийн чухал зүйл байдаг. Тэгээ амт бол нөгөө амьдралын баяр баясгалан гэж боддог байхгүй юу? Зарим хүмүүс магадгүй нөгөө эдхийн төлөөч амьдрдаг байж магадгүй яага болохгүй гэж тийм ээ. Тэгээд одоо энэ хаазлнаас самартай нийлүүлээд ийм 3 давхар гүн тансаг амтыг шингээсэн муис кек гэд байгаа. За та бүхэн маань хэрвээ нэг үзээгүй бол бас заавал түлээжүүрээр ороо гарахтаа идээд үзээрэй. Тэгээ маш гоё баяр баясгаланг мэдрэх болно. Тэгээ рулет гэд бас тийм жигтэйхэн амттай сайхан зүйл байна. Амд хиймэх залга болдог. Тэгээд одоо ногоон цай, гүзээлзгэн, зөгийн бал, мача гэд одоо маш олон сонголтоос та бүхэн маань сонгох боломжтой. За одоо яг энэ реклам дээр яг гарч байгаагаар бол энэ classic roll cake гэдээ байгаа. Yuzu Castilla, за maple walnut roll cake, mocha roll cake гэдэг та бүхэн өөрийнхөө дуртай амтыг бас энэ гүн гоё амттай одоо тусгай жорын зүйлийг бас амталж өдөртөө гоё өнгө нэмэрэ гэж та бүхэнтэй бас зөвлөж байна. Тэгээ бүх салбаруудаар энэ хөв бүтээгдэхүүнүүд маань борлуулагдаж байгаа. Холбогдох хугацааны дугаар нь 75 75 10 мөн одоо та бүхэн түлээжүр Монголиа гэдэг фэйсбүүкээс нь ороод гоё шинэ бүтээгдэхүүнүүдийг харах боломжтой. Зарим бүтээгдэхүүнүүд бол зөвхөн яг тусгай салбартаа зарагддаг бол одоо эдгээр гоё тансаг амттай одоо роллууд болон мөс кекүүд бол бүх салбаруудаар байгаа учраас та бүхэн маань ороод хараарай. Би бас өчигдөр түлээжүрээр ороод гарлаа. Тэр лангуу руу харах мөчөл нэрээ ингээд юу сонгохоо мэдэхгүй балмагдчихжээ те. За баярлалаа. Өнөөдрийн маань нэвтрүүлгийг явах боломжийг олгож байгаа түлээж үгийнхаа хамт олонд амжилт хүсье. Түлээж үгийн хамт олондоо баярлалаа. Би ч одоо түлээж үг сонсохоор нөгөө эдмээр санагдаад тэгээ манай ланжоо түлээж үг байхгүй Бээжинд байдаг. Гэтэ нөгөө Монголын түлээж үг надад гоё юм баг. Одоо Монгол очихоор бол түлээж үг эдэн дээ. Тэгэндээ. Тэгэхээр яг нөгөө өмнөх яриалгаа ороход обсерваторыг бол хоёулаа дараагийн нэвтрүүлгээр угаасаа ярина. Одоо орны байгууламж гэхээр тэрэн дээр дэлгэрэнгүй ярьчих учраас энэ үргээ зөксөө. Дараа нь юу гэхээр Шмидт Кассигран төрлийн одоо орны дурангууд гэж маското гэдэг эдгээр нь юу гэж хэлсэн бэ гэхээр толь болон юуны линзний холимог системүүд те хооронд нь зарим толтойгооч линзтэйгч байж идэг ийм гоё системүүд гэсэн. Өмнөх нөгөө цуглуулагч болон зөвхөн толиноос бүтсэн ойлгогч дурангууд яадаг вэ гэхээр илүү холыг харахын тулд хэмжээ нь илүү том болох хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр хит том дурангуудыг чи зөөж явахд хэцүү. Айгу төвөгтэй болчихж байгаа. Шмидт Кассиграны давуу тал энэ дээр гарч ирдэг. Хосолсон дурангууд байдаг. Тэгээд фокусын цэг гэдэг нь өөрөө бүр ингээд толио бүхэлд нь хөлгөх боломжууд тэнцээ байж идэг учраас дуран маань хэмжээнд жижигхэн болчихдог байхгүй. Маш холыг харж чадна. Гэхдээ хэмжээ нь тодорхой хэмжээнд жижигхэн байх боломжтой болчихж байгаа. Тэгэхээр ийм давуу талыг үүсгэдэг ийм дурангууд байна. Тэгэхээр ерөнхийдөө хүн одоо орны дуран авах гэж байгаа бол энэ гурваас сонгож авна. За миний хувийн туршлагаар бол би өөрөө Ньютониан дуранд дуртай, Добсон загварын дуранд илүү дуртай. Яг одоо надад Шмидт Кассигран дуран байгаа. Гэхдээ Шмидт Кассигранаа нэг хэрэгжилж амжидгүй. Тэгээд нөгөө ягаад Добсон дуранд дуртай вэ гэхээр би өөрөө нөгөө гараараа хөдлөгдөг тэрийг Добсон дурангаа би өөрөө ингээд тэрвэрж байгаа гараараа хөдлөж байгаа байхгүй тэнцээ. Тэр мэдрэмж нь их гоё байдаг учраас надад Добсон дуран илүү гоё байдаг. Хүн хүний нөгөө нэг мэдрэмж өөр ч тийм хүн хүний нөгөө нэг те
ямар нэгэн тортыг амтлах мэдрэмжүүд өөр шүү дээ, тий. Хүний амтлахын мэдрэмжүүд өөр гэдэг шиг. Тийм учраас зарим хүмүүс бол рефрактор авсан ч болно, Галилеийн дүр авсан ч болно, зарим нь Ньютон, зарим нь Шмидт гисгэн авсан ч болно. За баажтай харах юм бол, мөнгөө харах юм бол ерөөсөө хамгийн go to гэдэг шүү дээ, тий. Хамгийн боломжийн хөрх юм харчгаар дурангууд гэх юм бол дандаа Галилеийн дурангууд байдаг. Линзэн дурангууд гэсэн үг. Линзэс бүтсэн ийм дурангууд байгаа. За ийм дурангуудаар энэ дээр нь би нэг зүйл тодруулчих. Одоо нөгөө жижиг хэмжээтэй гэдэг байгаа нь яг хэр зэрэг жижиг юм бол? Энэ бол тэгэл янз. Table top дуран гэж байгаа. Зүгээр л ширээн дээр байжч болдог жижиг дурангууд байгаа. За тэр дуран бол сарал харах зорилттой. Өөр юм бол харна гэж нэх гордох хэрэггүй. Тэргээр бол сарал харна. За бусад нэг арай том дурангууд байгаа. Асуултыг за уучлаарай. Би нөгөө яг нөгөө асуулт маань орж ирээд байгаамаа. Нөгөө малчны дуран гэд байгаа штэ тий. Тэр чинь бас нөгөө янз бүрийн томруулдаг бас хэмжээтэй байдаг. Тэгээд одоо орны дураа авчихаар бас нэг гэр томдох гээд бас нөгөө энэ тийм тавих хадгалж авч явах ч одоо чиний хэлдгэр тий. Гэтээ бэлгүүн сая уг нь хэлсэн нөгөө том байх юм бол илүүсээ харна гэдгийг малчны дуран юу н хэр зэрэг сонголт бай. Малчны дурангаар бол хүн сарал харна л да. Яагаад тэгэхээр малчны дуран маань өөрөө линзийн дуран тэгээд линзүүд нь юм ойрхон байдаг жижигхэн бүтцтэй. Тэгэхээр тэрэн дээр өнгөний гажиг их гарч ирдэг. Нэг гэсэндээ малчны дуран бол өдөр гэрэлтээд юм харах зорилттой дуран багхгүй юу? Шүн харанхууд юм харах зорилттой дуран биш. Телескоп гэдэг маань өөрөө шүн харанхууд юм харах зорилттой учраас линзүүд нь түүндээ зориулагдаж хийгдсэн багхгүй тий. Гэрэл илүү мэдэрдэг тийм дурангууд болчихж байгаа байхгүй. Тэгэхээр бас тийч ингээд давуу тал гарч ирнэ гэсэн. Нөгөө талаас дурангийн би хэмжээ нэг том гэж байгаа нь бол би бүр маш том хэмжээг хэлж байгаа. Дор хаяж 2 метрийн өндөртөө тийм юмнуудыг хэлж байна гэсэн. Түүнээс биш ихэнх сонирхчийн дурангууд бол 50 см-аас 120 см ч юм уу те 150 см, 180 см тиймэрхүү өндрүүдтэй байгаа. За тэр бол миний хувьд бол ямар ч зөөж явахд нэг асуудал биш. Тэр гэрт тавихд ч гэсэн нэг юу болоод идэггүй. Том одоо орон зай эзлээд байдгүй те. Тэгэхээр гайгүй байдаг. За тэгэхээр яг хоо энэ дуран дээр одоо бидний ингээд одоо нэг харж байгаа юм нь уртын хэмжээ биш те. Өндрийн хэмжээ ба. Энэ бол фокалын уртыг шууд хилчиж чинь хэр сайн татах уу гэдгийг хэлнэ. Гэтэл угаасаа дэлхийн агаар мандлаас болоод бид нар ямар нэгэн объектыг 300-аас дээш дахин татах боломжгүй байхгүй. Ямар ч дурангаар дэлхий дээр байгаа. Тэрнээс илүү татах юм бол агаар мандлын нөлөө орж ирээд бүрсийгээ тэр дүрс харагдахгүй. За мөн хүн ер нь ямар нэгэн объектыг 300 дахин татцсан байдлаар нь харна гэж байхгүй. Хүн тэн чи юу харж байгаагаа ойлгож чадахгүй тий. Яг зүгээр ингээд яг бодит байдлаас хэлэхэд бид нар бол дээдлэн 100 дахин таталтал хэрэглэнэ. За бүр яг хамгийн түгээмэл бол 80 дахин таталтал хэрэглэнэ. Тэрнээс илүү өндөр таталтны хэрэг болдгоо. Тэгэхээр яг нэх амир 2 метрийн урттай ч юм уу тий 100 см-ийн урттай тийм дуран бас авах хэрэггүй болчихж байгаа нэг талаар. Бараг л нөгөө нэг селфи стик гэдэг штэ юм урт тэр шиг урттай дуран байхад л болно. Ер нь бол энгийн сонирхч анх удаа хүн дуран авч явал тэр байхад л одоо хаваасгтэй хангалттай ихний ээлж чинь сар харахад бол хамгийн гоё дурангууд болчихно. Гэхдээ энд өөр нэг маш чухал шинж чанар байна. Бид нар одон орны дуран авахдаа хүмүүсийн хамгийн түрүүнд асуудаг асуулт хэд дахин татах вэ гэж асуугаад байдаг. Гэтэл одон орны объектыг харахад хэд дахин татах ямар ч хамаагүй байдаг байхгүй. Хэд дахин татснаар бид нар тэрийг зүгээр л ойртуулж харна тий. Гэтэл одоо та хэд маань ингээд утасныхын камераар ямар нэгэн дүрсийг тултал татчихгүй юу? 50 дахин ч юм уу. Юу харж байгааг нь мэддэхгүй болчихж байгаа үстэй тийм чи бүрсийгээд юу байгааг нь мэддэхгүй болчихдаг штэ. Тэр яаж юм гэхээр яг утасны камер бол тэр дүрсийг бас ингээд ялгаж чадахгүй юм тий. За яг энэтэй адилхан үзэгдэл одон орны дуран дээр ч бий болно. Адилхан линзүүд байгаа учраас. Тэгэхээр хит өндөр татчингууд сарны гадар ууж шин харж байгаа юм бол нилийгэд харагдах болчихдог байхгүй юу тийм чи. Тэгэхээр тэр таталт бол 80 дээр байхад л болно. Гэхдээ нилийгэд харагдахгүй байгааг илүү резолюшн өндөртөө буюу нягтрал өндөртөөгээр харах боломж байгаа. За тэр нь манай дурангийн бас нэг өөр хэмжигдэхүүнтэй хамаардаг. Тэрийг нь бид нар апертур гэж хэлдэг. Апертур бол юу вэ гэхээр одоо түрүүний Ньютоны дуран байгаа шүү дээ. Хоолой байгаа шүү дээ тий. Цилиндр хэлбэртэй. Тэр цилиндрийн диаметр багхгүй ерөөсөө. Линзээр ярих юм бол нөгөө линзнийхэн диаметр гэсэн. Тэрийг бид нар апертур гэж хэлдэг. За энэ апертур яадаг вэ гэхээр энэ дэр чинь очиод гэрэл ойн шүү дээ тий. Эсвэл гэрэл нэвтрэн шүү дээ. Тэгэхээр ийм нэг 5 см-ийн хэмжээтэй апертур дээр нийт орж ирэх гэрлийн хэмжээ 15 см-ийн хэмжээтэй апертур дээр нийт орж ирэх гэрлийн хэмжээ хоёр шал өөр шүү дээ. 15 нь хамаагүй их гэрэл
өөрлөгөө шингээж чадна шүү дээ, тийм. Энд чинь илүү том хэмжээтэй байгаа юм чинь. Тэгэхээр энэ апертур гэдэг хэмжигдэхүүн буюу тухайн дуран линз юм уу, тийм, толин дурангийн маань голч диаметр өргөний хэмжээ нь хэр их гэрэл цуглуулах чадвартай вэ гэдгийг нь харуулж байгаа. Тэгэхээр маш их гэрэл цуглуулах тусам тухайн объект тод харагддаг байхгүй. Тухайн объектийн резолюшн дагаад ихсэж идэг. Тэгэхээр яах нь вэ? Би таталтаа за би дээд нэг надад нэг 150 дахин таталт байхад л хэрэгтэй гэд бодчих юм бол би дараа нь резолюшн харах нь 150 дахин татдаг мөртлөө миний артлын апертур нэг хэдхэн миллиметр, хэдхэн сантиметр ч юм уу те 10 санж, 5 санж байх юм бол тэр бараг юм харж чадахгүй байхгүй. Ягаад тэгэхээр маш бага гэрэл тийшээ орж байгаа учраас. Тэгэхээр яах нь би 150 дахин таталтын за жишээ нь ингэж бодъё л доо 120 см урттай дурамтай байлаа гэж бодоход би апертураа дор хаяж тэ 150 одоо 60 мм-ээс их өндрийг авах хэрэгтэй болчих жоох байхгүй. Тийм чи дор хаяж тэ 70-аас дээш ч юм уу тийм дурангуудыг авч иж тийм чи гэрэл сайн орж ирнэ гэсэн. За яг ийм үзүүлэлттэй дурангууд бол хамгийн түгээмэл за мөнгөний хувьд бол хамгийн одоо боломжийн үнэтэй ийм дурангууд байна. Манай Галилийн дурангууд гэдэг. Миний нэг дуран болоос яг ийм зүгээр яг ингээд сар харахад бол хангалттай гоё үүдэг ийм дурангууд. Сарыг бол маш гоёор харуулж чадна. Гариг харах боломжтой. Гэхдээ апертур нь жижигхэн учраас тухайн гариг бол мэдээж айгүй бүтгэн харагддаг. Гэхдээ ямар ч байсан санчир гаригийн бүслүүр гэдэг ямиг бол мэдэгдэхүүцээр харуулна. Бахас байдаг гаригийн дөрвөн дагуулыг бол мэдэгдэхүүцээр харуулна тий. Ийм боломжтой болчихж байгаа. Тэгэхээр бид энэ апертурыг бас давхар анзаардаг байх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингээд манай сонсогч нарт дахиад ихнээс нь базаад хэлэх юм бол бид нар энэ гурван төрлийн дурангаас те линзний, толин, Шмидт Кшигран, Маскутов загварууд гэдэг энэ гурван дурангаас алийг ч авсан болно. Гэхдээ хамгийн мөнгөний хувьд одоо санхүүгийн хувьд боломжийн дуран бол үргэлж Галилеийн буюу линзний дурангууд байдаг. За дараа нь илүү үнэтэй Ньютоны дурангууд болчдөг. Тэгээд Шмидт Кшигран, Маскутовууд бол ер нь нэлээд үнэтэй дурангууд байдаг дандаа. Яагаад тэгэхээр нөгөө оптик нь маш нарийн хийгддэг. Линз ч тольж явж байгаа учраас тэнцээ нөгөө оптикийн тохиргоонууд нь нарийн хийгдчих юм маш үнэтэй болчихж байгаа. За ингээд Галилеийн дуран авах нь Галилеийн дурангаа дахин харахдаа юу харах вэ гэхээр фокалын урт буюу те хэд дахин татах уу гэдгийг илэрхийлдэг юм аа нэг 120 см хавцаа ч юм уу байхад болчих юм байна. Тэгвэл апертур яах нь 70 гэдэг хэм тооноос их байхад л болчих юм байна. Болчихж байгаа хөөх те 70 мм-ийг байхад л ямар ч ихний элчин болох нь эдрийг харчиж байгаа. За ингээд телескопоо би сонгочлоо. Тэгвэл дараагийн асуудал юу вэ гэхээр хөлний асуудал байна. Телескопны хөл бол телескоптойгоо адилхан маш чухал зүйл. За телескопны хөл дотроо бас маш олон янз байгаа. Хамгийн ихнийх нь бидний нөгөө нэг мэддэг селфи стиктэй төстэй хөлнүүд. За тэр нөгөө нэг англиар бол трипод гэж хэлдэг те. Триподнууд юм 3 хөлнүүд байдаг шүү дээ. Одоо нөгөө зураглаачийн хөлнүүд шүү дээ те. Камер ингээд зоочдөг юм 3 хөлнүүд байдаг. Ийм хөлнүүд байгаа. За энэ бол хамгийн санхүүгийн хувьд бас боломжийн хөлнүүдийн нэг. Ихэнх нь хөнгөн цагаанаар хийгдсэн байдаг. Тийм учраас амар хөнгөн. За хунцар хөл авахыг бол би бол зөвлөхгүй. Хунцар яадаг вэ гэхээр зөөж явахад маш амархан гимтдэг хунцар хөлнүүд. Бас тийм савлаад идэг хунцар хөл. Тэгэхээр их хэцүү. Яагаад хөлийг чухалчилж байгаа вэ гэхээр тухайн хөл маань жоохон жинтэй газар ингэж сайн сууж өгдөг тийм хөл байх юм бол миний дуран савладаг байхгүй. Савлахаа болоод яг гоё юм доктортой болно гэсэн. Өөрөөр хэлэх юм бол би ингээд уцаараа хөлн дээр тавиад зураг авах гэж байхад миний утас хөл хоёр хитрхийн хөнгөн тэгээ сайн тогтохгүй байх юм бол ингээд савлаад нөгөө зургийн фокус ч тогтохгүй нэг муухай юм болчихно шүү дээ. Тэгэхээр тэрнээс сэргийлж байгаа гэсэн. Тэгэхээр хөл маань тодорхой хэмжээ жоохон жинтэй байвал их зүгээр байдаг. Ер нь бол телескопны хөл. Телескоп маань ч гэсэн өөрөө жоохон жинтэй байвал зүгээр. Тэгэх юм бол тэр чинь газар сайн одоо шилдэж өгнө те. За ингээд за трипод хөл бол яг сонирхогчийн телескоп авж байгаа хүмүүст бол шууд ихэнх нь трипод хөлтэй байгаа. Яг хөө би бол яг хувьдаа нэг трипод хөлн дуртай биш. Ихэнх нь нөгөө хит хөнгөн байдаг учраас дурангаа ингээд жоохон хөдөлгөөд идэг. За тэгээ мэдээж эн чинь нөгөө хүмүүс дурангаар бид нар юм харахтаа хүн лимит чинь жоохон гламсэ те жоохон болгочтой бид нар ялангуяа харахуудыг нөгөө дурангаа цогчдөг байхгүй юм харж ихт тэгээ аваад чинь ингээд бэртэх асуудлууд гарч ирж байгаа. Тэгэхээр жоохон трипод хөл сул талтай ямар хөл зүгээр гэдэг вэ? Трипод хөл авах юм бол хөндрүүлэгчтэй ч юм уу эсвэл одоо металл бүтцтэй те металлаар хийсэн хүнд хөлнүүдийг авчих. Тэгэх юм бол хамаагүй одоо барьцтай сайн болчихж байгаа гэсэн. За нөгөө нэг хөл нь болохоор equatorial хөлнүүд гэж хэлдэг. За ийм equatorial хөл маань нөгөө хөндрүүлэгчтэй жингийн системтэй хөл واخхой. Өөр дээрээ ингээд давхар телескопоогоо жингээр балаасалж яадаг ийм хөл үүдээ.
За энэ хөл ямар давуу талтай вэ гэхээр тэнгэрийн объектыг дагаж хөдөлдөг. Тэнгэрээ дагаж хөдөлдөг хөл гэсэн. Гэтэ ямар нэгэн робот ч юм уу те ямар нэгэн механик юм хэрэггүйгээр яадаг вэ гэхээр манай дэлхий чинь тэнхлэг тойроод эргэж байгаа шүү дээ те. Тэнгүүд экваториал хөлний тэнхлэгийг би дэлхийн эргэлтийн тэнхлэгтэй параллелаар тавьж болдог байхгүй. Тэр нь яг уу гэхээр тухайн би байгаа газархан утраг үргэргийг өөр дээр нь тааруулаад өгч чинь гэсэн. Тэгээд жингүүдэрээ би дурангаад яг ингээд баланслцдаг. Одоо нөгөө жингийн тухай дээр хоёр ямиг яг тэнцүү ингээд тавьж байгаатай яг адилхан гэсэн. Тэнгүүд дэлхийн эрэхтэй зэрэг манай дуранчид тэнцээ дагаад ингээд хөдлөд эхэлдэг байхгүй. Дэлхийн эргэлттэйгээ цуг. Тэгэхээр ийм давуу тал байгаа. Экваториал хөлнүүдэд дэлхий тэгээ цуг тэнгэрийн эргэлттэйгээ цуг, дэлхий тэгээ цуг дагаад тэнгэрээ дагаад эргэж идэх учраас юм давуу тал байдаг. За ийм хөлнүүд бол ер нь их гоё. Юу вэ гэхээр ийм хөлнүүд ажиллаад сурчих юм бол өөр ямар ч хөлтөө хүн ажиллаж чадна. Эхэндээ хэцүү. Яг үннийг хэлье. Экваториал хөл бол эхэндээ толгой эргүүлнэ. Утраг өргөө оруулна. Алтан гацаар би юугаа өгнө те. Хамгийн ихний одоо объектөө болгож өгнө. За гэтээ нэг энийг хийгээд сурчих юм бол амар сонирхолтой, маш гоё байдаг. Тэгээд одоо нөө прецишнгийн асуудал болчихж байгаа. Би их тохиргоо хичнээн сайн хийж чадна. Төдий чинээ миний дуран тэнгэрээ яг л гоё алдахгүй дагаж хөдлөх боломжтой болчтой. За ийм тэнгэрээ дагаж хөдөлдөг дурангуудын хамгийн том одоо хөлнүүдийн хамгийн том давуу тал бол одон орны зураг авах боломжтой болж байгаа. За нар гэх мэт объектуудыг бол бид нар камер тавиал эсвэл утасныхан камераар ганц удаа дараал нэг клик дараал авч болно. Энд чинь хангалттай гэрэлтэй объектууд учраас. За тэгвэл би бархас байд санчир гэдэг гаригуудын зургийг авах хэцүү. Яг тэгэхээр тэр гаригууд чинь дэлхий тэнхлэгээ тойрж эргээд нарыг тойрж эргэж байгаагаагаа зэрэг нөгөө нөхдүүд чинь нарыг бас тойроод эргэж байгаа шүү дээ. Тэгэхээр яг ингээ би одоо орны дурангаар харах юм бол тэр чинь яг нүдэнд үзэгдэл гараа явдаг байхгүй яг нүдний урдуур. Тэр чинь хэдхэн секундын дотор ингээл хөдлөөл гараа явчихна тий. Тэгэхээр тэр хэдэн секундын хугацаанд би нөгөө объектыг барьж авах хэрэгтэй шүү дээ. Барьж аваад миний дурын яг тэрийг ингэж дагаж хөдлөөд зургийг авахгүй бол яг яваад өнгөрч байгаа юмны зургийг авах юм бол тэр чинь юм зураас гарчдаг байхгүй. Зураас гарчхаад тэр чинь юу ямар объект байгааг мэддэхгүй гэсэн. Тэгэхээр ийм тэнгэрээ дагаж хөдөлдөг дурангуудын хамгийн том давуу тал бол одоо орны зургууд ялангуяа юм гаригуудын зургийг авахд их гоё байдаг тий. Тухайн объектыг дагаад хөдөлж үзсэн. Ийм том давуу талууд байгаа. Тэгэхээр яг хөө миний бас зүгээр хувийн зөвлөмж юу гэхээр айгуу гоё өөрийгөө чаленж хиймээр байвал тий. Өөрийгөө гоё сормоор байвал экваториал хөл авах хэрэгтэй. Гоё экваториал хөл авчих. Тэгээ яг тэр бол жинхэнэ одон орончийн мэдрэмжийг бас хүнд өгнө. Ягаад тэгэхээр жинхэнэ одон оронч нартай хөлөө ингээл тохиргоог нь хийгээл би Улаанбаатарын аль утраг өргөхт байгаагаа олж мэдээл те. Одоо бол тэрийг утаснаас арчиж болно шүү дээ. Шууд. Өмнө нь бол яг хөө тэр чинь нарийн тооцоо юм шүү дээ. Гортог шуумаар тооцоо юм шүү. Одоо бол тийхгүй шууд утаснаас хараад тэрийг оруулаад ингэж ийм яг ийм гоё мэрэгжлийн үний мэдрэмжүүдээс бас өгдөг учраас экваториал хөл илүү гоё гэдэг. За хоёулаа хоёр дахь хамтран ажиллагчид танилцуулчаад нөгөө IPS гэдэг тухай яриад тэгээд нэвтрүүлээ. За хамтран ажиллагчид танилцуулахдаа бэлгүүнээс нэг зүйл асууя. Одоо орон сонирхдаг маш хүмүүс байна, зураг хөрөг авдаг ч юм уу. Ер нь одоо оронч хүн Монголд одоо ажилд орох тийм ажлын байр хэр зэрэг байдаг юм болоо. Яг би ч нөгөө яг мэрэгжлийн одоо оронч биш л дээ. Гэтэ манай дээр ч нөгөө хөрөл тоот гэдэг обсерватор байгаа. Тэгээ яг одон оронч гэхээс илүү астрофизикч гэдэг мэрэгжилтэй болно л доо. За тэгэхээр дээр үед бол бид нар од хараад од судалдаг байсан. Өнөөдөр астрофизикч нар бол нейтрон одоо жишээ нь яаж мөхдгөө, үүсдгүү, хар нүх яг яаж бий болдгоо тиймэрхүү судалгаануудыг төлхөө хийдэг. Мэдээж астрономчид байгаа галактикийн цөм ч юм объектуудыг судалдаг тийм. Тэгэхээр яг Монголд бол би сайн мэдэхгүй байна. Гэхдээ манайд чинь одон орон геофизикийн хүрээлэн гэдэг газар байна. Хөрөлтөд обсерватор байна гэдэг чинь тэнцээ мэдээж одон орончид ажилд орж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр тэнд ямар ч ажилд орж болно л гэсэн. За тэгэхээр нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Монголын иргэн бүрд ажлын байр Зангаа цэгийн маань хамтран ажиллаж байгаамаа. Тэгэхээр ажил хайж байгаа болон одоо ажилтан хайж байгаа яг энэ хоёр одоо чухал эрэлт хэрэгцээний яг холбож байдаг ийм одоо том платформ байдаг. Томдоо бүр Монголын 95 одоо ажлын зах зээлийн 95%-ийг ингэж хангаж идэг 1 сая гаруй хэрэглэгчтэй 10,000 компани 24 салбарын 20,000 гаруй ажлын байр одоо энд бол бэлэн байж байгаа. Тэгэхээр таны туршлагатай юу эсэх бас асуудалгүй та яг өөртөө таарсан ажлаа эндээс олж болох нь байна. За эсвэл одоо наснаас хамаарсан те 45-аас дээш насны 55 та ч юм уу 60 настай хүн ч байсан бэ. Та өндөр одоо Зангаа цэгийн
маяг аппликейшн татаад хайхад бол бас танд яг зориулагдсан ажлын байр тэнд байна гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр одоо Занга цэгийн зөвхөн одоо ажлын байр гэхээсээ гадна энэ Занга аудио, Занга цэгийн одоо маш олон ийм сургалтын платформ зэргүүд байдаг. Тэгэхээр та бүхэн маань ер нь яг Занга цэгийн мэдтгүү хүн бол Монгол цөөхөн байдаг баха, ашигладаг бах. Зарим нь одоо зүгээр анкета оруулсан байдаг бол бас та бүхэн маань тэр номнуудыг бас сонсоод үзээрэй гэх сонирхолтой гоё үйлчлэгээнүүд бас давхар байдгийн байлээ шүү. Тэгээд 1 сая 100 мянган хэрэглэгч яг одоо бас Занга цэгийн манер үйлчлүүлж байдаг юм байна. Тэгэд нөгөө хэрэгцээг хангахын тулд нөгөө эрэлтээ хамгийн том зах зээлээс за өөрөөр хэлбэл би одоо өөрийгөө хамгийн аятайхан байгууллагуудад танилцуулъя гэх юм бол одоо Занга цэгийн манийг л сонгодог. За тэгээд та бүхэн маань Занга цэгийн сайтаар бас ороод илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг бас хараарай. Занга цэгийн мань гээд Facebook дээр та бүхэн маань дагаад аваарай. Өнөөдрийн нэвтрүүлэг маань ивент гэж байгаа. Танай хамт олонд маш их баярлалаа. За Зангагийн хамт олондоо баярлалаа гэдэг. Одоо нөгөө ажил хийж байгаа одоо орны мэргэжилтэй хүмүүс юм бол Занга руу ороход болох нь байна. Ямар ч байсан. Одоо тэгээ системүүд агай гоё болцсон те. Одоо нөгөө ажил хайхын тулд би заавал физикийн хүрээлэн дээр очих гэдэг ч юм тийм хэрэггүй Занга руу орчих болно те. Тэгээ тэнцээ миний хийж болох ажлууд бэж идэг ч гэдэг ч юм. Эсвэл хүн нөгөө өөр ажил давхар хиймээр эсвэл өөр янз янзын юмнууд давхар хийх боломжтой байх юм бол заавал нэг юм өөртөө ажил удахгүйгээр зүгээр л ажиллаа хийн гэж юм эсвэл цайны цагаараа тий харж болдог. Би нөгөө хошгинч хилдэг юм тэгээд тий. Одоо ингээ юм хөгжөөд амар гоё болцсон. Би ажил дээр ажиллаа хийж сууж байхдаа ажил хайж болно гэж байгаа тий. Ажил хайж болно. Тэгэхээр их гоё болцсон. Зангагийн хамт олондоо баярлалаа. За тэгэхээр одоо ингээд одоо орны дурангаар ярих юм бол ямар ч сан ийм хэмжээтэй дурангууд байхад болох юм байна гэдэг болчихж байгаа. Хөл ийм байхад болж байна гэдэг. За дараагийн зүйл бол одоо нөгөө түүлүүд буюу тий дурантайгаа би хэрэглэх түүлүүд маань юу байх вэ? Тэгэхээр ямар ч дуран бол нэг өөрөө 2-3 ширхэг IPS-тэй ирж байгаа. IPS маань ийм жижигхэн л юм байна. Тэрийг би дурангийнхаа фокусын хоолоор руу хийгээд тэгээ фокусын хоолой маань ингээ наашаа цаашаа хөдлөгдөг юм байгаа л да. Тэр маань ерөөсөө л нөгөө камерын фокустай адилхан шүү дээ. Тухайн линзийг би наашин цааш нь хөдөлгөөд дүрсээд бүдэг тод болгож ийн л гэсэн үг ерөөсөө. Тийшээ хийгээд харна. За энэ IPS гэдэг юм маань өөрөө бидэрт тэр таталт гэдэг юмыг өгдөг зүйл байхгүй. Юу вэ гэхээр IPS өөрөө дотроо тоонуудтай 4 мм-ийн IPS, 10 мм-ийн IPS, 40 мм-ийн IPS гэх мэт тийм тоонууд байгаа. Тэгсэн нөгөө нэг бүр ихний тоонууд байгаа шүү дээ. Манай дурангийн фокалын уртыг хэлжсэн те 1200 мм, 100 мм, 120 мм гэх мэт. Тэгэхээр би тухайн объектыг хэд дахин татаж харж байгаа яаж мэддэг вэ гэхээр айгүй амарх. Нөгөө дурангийн фокал биш. За хоёулаа 120 мм-ийн фокалтын урттай дурантай вэ гэж бодъё л доо. Тэнгүүд хоёулаа 30 мм-ийн юу байна гэж бодъё. IPS те. Тэгэх юм бол 120 30-д байхаар 4 гарна шүү дээ те. Тэгэхээр би 120 мм-ийн урттай дурандаа 30 мм-ийн өргөнтэй IPS-ээр юм харж байгаа бол би тухайн объектыг 4 дахин татаж харж байна гэсэн үг байна. За тэгвэл яах нь вэ? 720 мм-ийн фокалын урттай дуранд би нөгөө 30 мм-ийн урттай юугаа хийх юм бол юу лээ? IPS-ээ хийх юм бол би хэд дахин татаж харж байна гэсэн үг болох уу? 40 дахин татаж харж байна. Болчих шүү дээ, тий? Тэр чинь нэгсэн доо. Биш 20 30 дахин татаж харж байгаа юу лээ. За нэг тэр хавцаа 25 байна да тий 30 орцсон тэр хавцаа татаж харж байгаа болчих чинь. Тэгэхээр бид нар IPS авахта дурангийнхаа фокалын урт маань жишээ нь 720 байх юм бол дээдл нь би надад 120 дахин таталтал хэрэгтэй гэх юм бол би яах нь дээдл нь 60 мм IPS авахд л болох байхгүй тий. Тэгэхэд л эн чинь 60 гинэ 6 мм IPS-тэй ч юм уу байхад л болж байгаа байхгүй. Тэрнээс жижиг миллиметртэй IPS авах надад одоо хэрэггүй гэсэн миний хэрэгцээгээр тий. Тэгээ энд юу вэ гэхээр нөгөө манай IPS-ийн маань миллиметрийн хэмжээ багасах тусам IPS-ийн харах өнцөг гэж байгаа. Тэр нь ингээд дагаад жижигхэн болчихно. Томроод. Тэгэхээр 6 мм-ийн IPS чинь 6 мм-ийн өргөнтэй юм гэсэн үг байхгүй. Тийм жижиг юмар юм харах чинь маш хэцүү. Тэгэхээр энд яг ийм байдлаар дагаж багасж байгаа IPS-д бол яг энгийн үнэтэй, боломжийн үнэтэй гэдэг бүр үнэтэй IPS-д байгаа. 6 мм ч гэсэн харах хүрээ 10 мм байдаг ч юм уу те. Би 6 мм IPS-тэй ч гэсэн яг харж байгаа тэр хэсэг маань 10 мм өргөнтөө. За эдгээр бол маш үнэтэй IPS үүдэлтэй яг үнэтэй байдаг. Гэхдээ ийм IPS бол ямар ч сонирхчийн одоо орны хүмүүс бол авч таарна. Тэгэхээр миний зөвлөмж юу вэ гэхээр маш өндөр татах гад жижигхэн 6 таа ч юм уу 5 таа ч юм уу IPS аваад хэрэггүй. Тэр бол яана.
мөнгөний гарцал болно. Тэрний оронд жоохон мөнгө нэмээд 6-та гэхдээ харах хүрээ их байдаг те 10 мм 20 мм-ээр харж болдог. Тим IPS авчвал айгүй зүгээр байдаг. За тэгэд мөн заавал фильтр авах хэрэг гарна. Юу вэ гэхээр би бархас үдийг ангаргийг харах юм бол яг нөгөө зураг дээр байдаг бархас үдийн хоёр судал эсвэл нөгөө нэг Great Red Spot эсвэл ангаргийн Олимп уул тэр болгоны би яг гоё харъя гэвэл өнгөний фильтр хэрэгтэй надад. Тэр өнгөний фильтр юу гэдэг вэ гэхээр тухайн объектээс ирж байгаа хэрэггүй өнгийг шүүгээд яг гол өнгүүдийг л нэвтрүүлчихдэг байхгүй. Тэгэхээр тэр объект илүү тод харагддаг гэсэн. Тэгэхээр бид нар IPS авахдаа дор хаяж 25 мм өргөнтэй нэг IPS-тэй тэгээд нэг 6 мм-тэй гэхдээ харах хүрээ нь 10 мм-тэй ийм хоёр IPS-тэй байх хэрэгтэй байна. За дор хаяж улбар өнгийн болон улаан өнгийн хоёр фильтртэй байвал саяны хоёр гаригийг харахад айгүй зүгээр байх нь байна. За сарны фильтр гэж байдаг. Юу вэ гэхээр бүтэн сар бол айгүй муухай харагддаг. Яг үнэндээ. Хүмүүс ягаад ч юм одоорны дурангаараа бүтэн сар харах дуртай. Бүтэн сар бол маш их гэрэл орж ирж байгаа учраас мэлигээд зүгээр нэг юм ялаа хайцсан цагаан өнгөтэй юм болчдөг байхгүй. Тэгэхээр сарны фильтр тавьчих юм бол сарны тогоонууд илүү гоё тод харагдана тэнцээ. Тогоонууд, уулнууд нь илүү тод харагддаг. Тэгэхээр сарны фильтр бас хэрэг бол. Тэгэхээр ийм зүйлүүд бид нар одоорны дуран авах гэж байгаа бол ямар ч байсан дээ. Тэгээд энэ зундаа одоорны дурангаа гоё ашиглая гэвэл бид нар ямар ч хэрэг болох нь байна. За баярлалаа. Яг дуран авах мөчтөө бас бэлгүүнийхээ энэ дугаарыг нөхөж үзэхэр боллоо. Тэгээд одоо манай одоо орны нэвтрүүлгийг бол нэг бол дурантай, нэг бол дуран авахыг хүсэж байгаа хүмүүс л үзэж байгаанд бол тодорхой. Тэгээд маш хэрэгтэй мэдээлэлээ баярлалаа бэлгүүнэ. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар өдөр бүр шин түлээж болон Монголын ажлын байрны үндэсний платформ Зангацэг эмэн хамтран ажиллалаа. Нэвтрүүлэг НТV Одмондөр радио 107 болон 83.3 гэсэн хостелгоноор та бүхэндээ хүрдэгэ бас ойр тойрныхаа хүмүүст нь тааруулаагүй бол та бүхэн маань FM-ийн тааруулаад өгөөрэй. За ингээ хамтдаа байсан одоо орон сонирхогч та бүхэндээ болон бэлгүнтэй баярлалаа. Дараагийнхаа одоо орны сонирхолтой нэвтрүүлгээр эргүү олцгаая. Баярлалаа, баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаажлын банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.